Сайн байцгаана уу? Руна ТV суугата тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Хятадд гарсан хэргийг ярих гээд бэлтгэлээ. Хятад улсын Юньнан мужид нэгэн цагт гэмт хэрэгтнүүдэд хатуу ял оноодог шудрах шүүгч хэмээн олонний хүндлэлийг хүлээж авсан нэгэн хүн хэдэн жилийн дараа өөрөө алуурчны сандалд сууж урд нь хамт ажиллаж байсан шүүгчийнхээ шийдвэрийг хүлээх хувь тавилантай тулгардаг. Хайр сэтгэлийн холбоотой байсан эмэгтэйгээ хөнөөсөн хэрэгт буруутгагдсан тэр хүн яаж ийм хэмжээнд хүрсэн, яаж яваад алуурчны сандал дээр суух хэмжээнд хүрсэн талаар та бүхэнд ярьж өгье. 2019 оны 9-р сарын сүүлээр Юньнан мужийн Кунмин хотын нэгэн өндөр зэрэглэлийн орон сууцад өглөөний 10 цагийн үед хүүхдүүд сургуульдаа явж ажилтай хүмүүс ажилдаа гарсны дараа нам гүм цаг үргэлжилж байдаг. Гэтэл гинэт хүнд зүйл доош унаж байгаа юм шиг аимшигтай чанга дуугарч ойролцоох машинуудын дохиолол зэрэг хангинадаг. Цонхоор шагаасан оршин суугчид богино нүстэй нэгэн эмэгтэй цусаа асгаруулсан байдалтай доор хөвтөж байгааг олж харцгаадаг. Цагдаа нар удалгүй ирж байрны хамгаалагчийн мэдүүлэг болон хяналтын камерын бичлэгээр талигачийг 23 дугаар давхрын 2305 тоотод амьдардаг Ямпин гэдэг эмэгтэй болохыг нь тогтоодог. Цагдаа нар түүний байранд ороход дотор нь туранхай, үсэн шингэрсэн дунд иргэм насны эрэгтэй байж байдаг. Тэр өөрийгөө Ямпины ажлын газрын хамт ажилладаг хүн гэж танилцуулаад хэрэгтэй бичиг баримт авах гэж түр орж ирсэн гэж хэлдэг. Түүний ярьснаар Ямпин халууцаж байна гэд тагтан дээрээ гарч доош бүхийх үедээ гинт тэнцвэрээ алдан унчихсан гэж хэлдэг. Тэр бүх зүйл маш хурдан болсон болохоор би юу ч хийж амжсангүй гэж цагдаа нарт хэлдэг. Гэвч цагдаа нар тагтан шалгахад гадна талын хашлага дээр олон тооны хумсны майдсан мөр илэрсэн. Энэ нь эмэгтэй унахгүй тулд эцээ хүртэл амь тэмцэн зууралдаж байсныг шууд илтгэж байсан. Түүнийг аврах гэж оролцсон шинжгүй харин ч хитрхи сандарсан байдалтай байсан тэр эрэгтэй улам сэжиг төрүүлж байсан. Түүний цамцны зах орчимд хумсны зураас байсан нь талигачийн эсэргүүцлийн ул мөр гэдгийг илтгэж байсан. Ингээд цагдаа нар түүнийг аллагын сэжигтнэр шууд баривчлан саатуулдаг. Түүний нэрийг Дао Юмбин гэдэг Кунмин хотын дунд шатны ардын шүүхийн шүүгч гүйцэтгэлийн хилцээний дэд дарга. Харин нас орсон Ямпин шүүхийн шинжилгээ техникийн хилцээний дэд даргаар ажилдаг эмэгтэй байсан. Хоёр хүний хилтэс өөр ажлын шугамар ойр байх шалтгаан бараг байгаагүй тул Дао Юмбин ажлын бичиг авах гэж ирсэн гэдэг тайлбар бол эхнээсээ л үнэмшилгүй байсан. Хяналтын камерыг шалгахад Дао Юмбин өмнө нь ч Ямпинид олон удаа ирж байсан нь харагддаг. Энэ нь тэдний харилцаа ажлын бус илүү дотн байсныг илтгэж байсан. Түүнчлэн Ямпины дансанд их үүсрэн тодорхойгүй 40 сая вон орчим мөнгө, Дао Юмбины гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, гар буу, хэдэн зуун сум олдсон. Энэ хоёр хүний хооронд маш ноцтой нууц байгааг цагдаа нар инхүү ойлгодог. Хяналтын камерын бичлэгийг өмнө нь тавихад Дао Юмбин мэдүүлгээ өөрчилж эхэлдэг. Тэр Ямпинтай хайр сэтгэлийн холбоотой байсан олон жил нууцаар үерхсэн. Энэ холбоогоо ил гаргаж чадахгүй маш их шаналж ирсэн гэдгийг хэлдэг. Түүний хэлснээр тухайн өдөр хоёулаа хамт амиа хорлохоор тохирсон байсан бөгөөд Ямпин амлалтаа биелүүлж үсэрсэн ч өөрөө айгаад үсэрч чадаагүй гэж цагдаа нарт хэлжсэн. Цагдаа нар гинэт ирсэн тул тэр сандарч үннээ хэлж чадаагүй гэж тайлбарладаг. Дао Юмбин эхнэрээсээ хагас жилийн өмнө салсан хүн байсан. Тэрээр эхнэртэйгээ гэр бүлтэй байх үеэсээ л Ямпинтэй 4 жилийн турш нууц харилцаатай байсан гэдгээ хүлээдэг. Өөрөөр хэлбэл тэр өөрийнхөө ёс суртахууны хамгийн том алдааг өөрөө илчилсэн хэрэгээ гэсэн үг. Гэхдээ цагдаа нар үнийг том нүглээ далдлахын тулд жижиг нүглээ ил болгож байна гэж үздэг. Тэд хэргийг дахин наривчлан шалгаж эхлэн байран дотроос тавилгач ирсэн уул мөр, хагарсан шил, ханан дээрх олон хумсны сорив, шалан дээр унсан үс зэрэг олдсон нь Ямпин унахаасаа өмнө дотор нь маш хүчтэй зодон болсныг харуулж байсан. Хажуу айлын хөрш эмэгтэй хүн уйлж байгаа, шил хагарч байгаа юм шидэлцэх чимээ сонсогдсон. Дараа нь хэдэн минутын дараа эмэгтэй доош унсан гэж мэдүүлэг өгдөг. Цагдаа нар Ямпинтай ижил өндөр жинтэй манекен ашиглан туршилт хийж үзэхээр шийддэг. Зүгээр түлхэж унагвал тодорхой хүчээр доош буудаг байтал Ямпин барилгын гадна талаас илүү хол газар унсан байсан нь хүчтэй түлхэлт болсон гэдгийг илтгэж байсан. Тэд энэ бол санаатай аллах гэж дүгнэдэг. Цагдаа нарын таамгаар Дао Юмбин болон Ямпин хоёр ширүүн маргалдаж сүүлдээ биедээ хүрч зодтолцсон байх магадлалтай гэж үздэг. Намхан биетэй Дао Юмбин Ямпиныг дорн дийлээгүй учраас удаан ноцолдож эцэст нь түүнийг тагтан руу шахаж
гарган Ямпийн унахгүй гэж хашлагаас зурлцсан ч Дао Юмбин дахин түлхэж улмаар Ямпийн 23 давхраас унаж насарсан байх магадлалтай гэж цагдаа нар болон шинжээчид үздэг. Гэвч Дао Юмбин аллагыг эцсээ хүртэл үгүйсгэсээр л байсан. Тэр Ямпинг амьдралдаа хамгийн их хайрлсан эмэгтэйгээ гэж хэлдэг. Шаардлагатай бол түүний төлөө өөхөгч байсан гэж өөрийгөө хэлдэг. Тиймээс цагдаа нар хэргийг илүү гүнзгийрүүлэн судлаад үзсэн чинь Ямпины эргэн тойрондох үнэн дүр зураг ил болж эхэлдэг. Гаднаасаа боловсралтай шүүхийн системд ажилладаг нэр хүндтэй эмэгтэй мэт харагддаг Ямпин үнэн хэрэгтээ нисэх буудал прокурор шүүхийн өндөр албан тушаалтнуудтай сүлбэлтсэн олон нөлөө бүхий ирчүүдтэй харилцаа холбоотой бүсгүй байсан. Дао Юмбин тэдний дундх ердөөл нэг залуу нэсэн байгаа. Цагдаа нар Ямпины байрны худалдан авалтын түүхийг нь шалгахад маш өндөр үнэтэй байр болох нь ил олдог. Тэр бүх мөнгийг бэлнээр төлж авсан гэдэг нь нас ил олдог. Харин түүний сарын цалин ердөө 4,000 орчим юан байсан. Тэр ийм байрыг яаж авч чадсан бэ гэдэг асуулт гарч ирсэн. Байр нь Жао Лигун нэртэй хүний хамтран эзэмшил гэдэг нь мөн илэрдэг. Жао Лигун бол Кунмин хотын дэд дарга, нисэх буудлын газрын дарга, дараа нь Юннан мужийн олон нийтийн аюулгүй байдлын газрын дэд даргаар ажиллаж байсан өндөр албан тушаалтай хүн болох нь тодорхой болдог. Тэр олон нийтийн өмнө шудраг дээдсийн дүр эсэгдэгч үнэн хэрэгтээ маш завхарсан хүн байсан. Өмнө нь ч ажлын газрын эмэгтэйтэйгээ холбогдож тэр эмэгтэйгийн нөхөр нь гомдол гаргасан ч түүний ард талд нь хамгаалдаг хүчтэй хүмүүсээс болоод асуудал нам дарагдсан байсан. Дараа нь Ямпинтай танилцаж түүнийг шүүхийн системд түр ажилтнаас эхлээд техникийн хилцээний дэд дарга болтол нь өсгөж орон байр авч өгч улмаар мөнгө угаах ажлаа хүртэл түүнд даатгасан байсан. Гэвч Ямпинд бол Жао Лигун ганцаараа биш байсан. Тэр залуу шинэ ажилтнаас эхлээд 50 гаруй настай дарга нартай хүртэл олон ирчүүдтэй холбоотой байсан. Залуу ирчүүдээс бие махбодын таашаал харин өндөр албан тушаалтнуудаас эдийн засгийн ашиг хүртдэг байсан баа. Дао Юмбин түүний амьдралд орж ирэхэд түүнийг үнэхээр хайрлаж эхэлсэн. Дао Юмбиний хувьд бол Ямпиныг үнэхээр хайрладаг байсан. Тэр үнэтэй цөөнх үнэт хэдлэл авч өгж бүр эхнэрээсээ салж Ямпинтай шинэ амьдрал эхлүүлэхийг мөрөөдөж байсан. Гэтэл Ямпинд тэр нь хангалттай үн цэнтэй сонголт байгаагүй. Тэр түүнийг өөрийг нь тэтгэж ашигтай үед хэрэгтэй нэгэн эрхтэй л гэж харж байсан бололтой. Нэг удаа Дао Юмбин Ямпингийн гэрт ирэхэд Жао Лигун дөнгөж тэндээс гарсан байсныг нь мэддэг. Хүндрүүлж уурлахын оронд тэр намайг дээш нь татах тал дээр Жао Лигунтэй ярьж өгөөч гэж бүр Ямпинаас гуйж исэн байгаа. Ямпинч дамжуулан хэлсэн боловч Жао Лигун түүнд дургуутсаж харин ч Дао Юмбины карьерийн замыг хаан муу нэртэй хүнд ажил ихтэй гүйцэтгэлийн хэлтс рүү түүнийг шилжүүлсэн байсан. Ингээд Дао Юмбин ажил дээрээж гэр бүлдээж бүтлгүүжиж эхэлсэн байгаа. Эхнэр нь гадаадын компанид удирдах албан тушаал руу дэвшиж өөрөө харин өмнөх алдар нэрээ алдан хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл түүний дарга болсон байгаа. Тэр өөрийгөө ялагдагч болсон мэт мэдэрч тэр үед нь Ямпин түүнийг тайтгаруулдаг байсан. Үүнээс болж тэр Ямпин улам хүчтэй дурлаж түүнийг хайрлаж эхэлсэн. Гэвч бодит байдал дээр Ямпин түүнийг зүгээр л өөрийнхөө ашигтай олон сонголтуудын нэг гэж харж байсан. Харин Дао Юмбин ч бас бүхнийг хаяад хайрлсан мэт харагдвч үнэндээ Ямпиныг дамжин албан тушаал нөлөө олохыг хүсэж байсан гэдэг нь бас тодорхой харагдаж байсан. Өөрөөр хэлбэл тэдний харилцаа цэвэр хайран дээр биш харилцан ашиг сонирхол дээр тогтож байсан гэсэн үг. Тэгээ ингэж байтал удалгүй Жао Лигун авилгын хэрэгт шалгагдаж эхэлсэн. Энэ үед Ямпин өөрөө ч мөрдөн байцаалтанд өртөх эрсдэлтэй болж эхэлсэн. Энэ нь Дао Юмбинд аюултай байсан. Учир нь Ямпинээр дамжуулан Жао Лигунд өгсөн хээл ахуулын асуудал сөхөгдөх магадлалтай болж эхэлсэн. Дао Юмбины хэлснээр тэр болон Ямпин ирээдүгээс айж хамт өгөхээр ярилцсан гэж мэдүүлэг өгж байгаа. Гэхдээ үнэндээ бол Ямпин үхийг хүсээгүй байсан гэдэг нь тодорхой. Ямпин өөрийг нь хамгаалж өгвөл томоохон авилгын чагсаалтыг өгнө гэж мөрдөн шалгах байгууллагт тохиролцоо санал болгочихсон байсан. Тэр чагсаалтын хамгийн дээр Дао Юмбины нэр байсан байгаа. Тэгэхээр Дао Юмбин жинхнээсээ хайрлсан гэж ярьсан ч бодит байдал дээр хоёр тал хоёулаа ам гарах өөрийгөө аврах аргуудаа хайж байсан гэсэн үг. Цагдаа нар Ямпины гар утснаас тухайн өдөр болсон маргааны дуу бичлэгийг сэргээж чаддаг. Тэнд Дао Юмбин чамаас олж би ч бас сүрэх гэж байна гэж Ямпиныг буруутгаж, Ямпинч мөн адил ширүүн хариу өгөж тэр хоёр маргалдаж байгаа нь бичигдсэн байсан. Үүн дээр нэмээд Ямпины хумсны доороос Дао Юмбины ДНХ илэрснээр
тэр эцэст нь аллагын хэрэгээ хүлээн зөвшөөрдөг. Түүний хэлснээр тэр өдөр маргаан хурцтаж Ямпийн бүхнийг нууцаар бичиж байгааг анзаараад уур нь туйлдаа хүрч эцэст нь түүнийг 23 давхраас түлхэж унгаасан гэж хэлж байгаа. Дараа нь Ямпийн өөрөө амиа хорлсон мэт харагдуулахыг оролдсон ч бүх зүйл нь ил болсон. Давийн биеийн нэгэн цагт Хятадд нэрд гарсан од шүүгч байсан гэмт хэрэгтнүүдээс айдаггүй шудраг хатуу шийдвэр гаргадаг хүн гэж олонний дунд алдаршсан байсан. Тэр 1969 онд Кунмин хотод төрсэн багаасаа маш ухаантай, онц сурлагатай хүүхэд байсан. Баруун өмнөдийн улс төр хуулийн их сургуульд суралцаж дараа нь шүүгч болсон байна. Залуудаа царай төрх ухаан, дуу хоолой, спорт гээд олон талаараа хүмүүсийн анхаарлыг татдаг байсан. Тэр 1998 онд Кунмин даяар айдас төрүүлж байсан гэмт бүлэглэлийн толгойлогч Сүн Сяогугийн хэргийг авч олон талын дарамт, хахуул, танил талын нөлөөг үл тоон, хүнд ял оноож олонний алга ташлтыг хүлээж байсан тийм шүүгч байсан. Дараа нас олонний анхаарал татсан оюутны олон хүний аим хөнөөсөн хэрэг дээрч хатуу байр сууриа баримталж нэр хүндээ улам өсгсөн байсан. Гэвч түүний гол сул тал нь хитрхи сэтгэл хөдлөлттэй хүн байсан. Тэр шүүх хурал эхлэхээс өмнө дотроо аль хэдийн шийдвэрээ гаргачихдаг. Прокурортой нэг тал болж бусад өмгөөлөгчдийн саналыг үл тоодог хүн байсан гэгддэг. Ийм зан нэцтэй удирдлагуудын дургуг хөргөж түүнд дэвших боломж бараг үгүй болсон. Ажил мэргэжлийн дороотол, гэр бүлийн асуудал, гомдол, атаархал, өөрийгөө үнэлэх үнэлэмжийн уналт бүгд нийлж түүнийг улам эвдсэн бололтой харагдаж байсан. Эцэст нь Ямпинтай холбоотой хэрэг түүний амьдралыг бүр мөсөн сүрүүлж 2023 оны 1-р сард Юнан мужийн дунд шатны ардын шүүх Дав Юмбинд санаатай аллах болон авилгын хэрэгээр 2 жилийн дараа гүйцэтгэх нөхцөлтэй цаазаар авах ялыг оноодог. Тэр хэдийгээр давж заалтсан ч дээд шатны шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Одоогийн байдлаар түүний ялын эцсийн гүйцэтгэлийн талаар тодорхой мэдээлэл олдохгүй байгаа ч Хятадын хуулийн практикт ийм төрлийн ял нь ихэвчлэн цаазаас бүх насаар хорих ял руу өөрчлөгдөх магадлалтай байдаг. Ямартай ч нэгэн цагт бусдад ял оноож байсан шүүгч өөрөө алуурчны хувиар шүүхийн өмнө зогссон нь энэ хэргийн хамгийн эмгэнэлтэй, хамгийн аимшигтай төгсгөл болж үлдсэн. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд ер нь бол ямар ч мэдлэг боловсралтай, ямар ч ажил төрөл хийдэг, ямар ч ухаантай хүн байлаа гэд буруу замаар явж замаа алдах юм бол эцэст нь юунд ч хүрч болдог гэдгийг та бүхэн бас энэ нэргээс харсан байх гэж бодож байна. Тэгээ та бүхэн бас өөртөө төрж байгаа сэтгэлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Тэгээ байнга комент бичиж намайг дэмждэг сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээ subscribe дарахаа, лайк дарахаа бас битгий мартаарай. Дараагийнхаа дугаараар уулзцгаая.